Залуухан бүсгийн гуниг цагтл 5 дугаар хэсэг. Шөнө бүр би өөрийгөө их нутаг руугаа хүргэж өгөөч хэмээн залбирдаг. Монголын маш олон охид энд тарчлан зовж, зарим нь үхэж үгүй болдог. Би ч мөн адил тэдний нэг хэсэг. Миний амьдрал намайг анх төрөхөд л хувь тавилан минь шийдчихсэн. Тиймдээч өргөж авсан эцэг эх минь надад хувь заяа гэсэн нэр хайрлсан явдал юм. Миний хувь тавилан шүүхийн гарт, гэхдээ харийнхны хатханд. Энэ бүхэн миний булчимгүй алдаа байсан юм. Харин би Шэншуа болон тэдгээр охидыг үзэн ядахын дээдээр үзэн ядаж байна. Хүний амьдрал ирээн бараантай. Гэхдээ над шиг ийм бараан амьдралтай хүн хорвоод ховорхон байх. Өөрийн амьдралын загтлаа өдөр бүр бичиж суухад аав нь охиноо харийн шоронгоос гарах гээд явж болох, очиж болох бүх л газар харилцаа тогтоож учир байдлаа хэлнэ. Харин нааштай хараа өгсөн газар гэж огтхон ч үгүй. Дам хүнээс сургалахад хятад улсад хоригдсон хүн бараг л тэндээ нарсанд хатаж өгдөг гэлцэн. Харин энэ бүхнийг аав нь тоодоггүй байлаа. Хар нэлэх багаас нь өөрийн үр хүүхдтэй ижил дасал болгоод хамт өсгчгөөд одоо ингээд орхиж болохгүй хэмээн тэрээр дотроо бодсоор иржээ. Хэдийгээр дусал цус холилдоогүй ч гэлээ. Надтай хамт хар нэлхаасаа хийж болох бүхий л зүйлийг хийж өөрийн нэлэх биедээ баймгүй ачааг үрсэн охин шүү дээ. Хувь заяаг минь ивэлдээ аваач бурхан хэмээн хэдэн 100 удаа сэтгэлээсээ гуйж мөргөн. Харин хувь заяа аавынхаа ардаас нь өөрийнх нь төлөө явж байгааг огтхон ч мэдээгүй. Мэдэгдэгч боломжгүй байлаа. 2019 оны хавар аав нь охиноо гаргаж авахын тулд Хятадын улсын Шимбао гэх хотыг зорилоо. Тэнд очоод хоригдож байгаа шоронг нь маш удаан сургалж ямар ч байсан ойролцоо хавьд нэгэн Хятад айлд хэсэг буудлаад ав. Гэхдээ тэнд очлоо хажууд нь байлаа гэд охинтойгоо уулзах боломжгүй байсан юм. Гаднаас нь маш удаан ажиглаж тэндээсээ оргож гарах боломж нүх сүв бүхнийг хааж тооцоолно. Ингэснийхээ эцэст тэрээр хувь заяаг гаргаад авах боломжийг олсон ч гэлээ. Энэ нь маш их золиос дагуулна. Хэрвээ баригдах юм бол хувь заяа өчиггүй цаазаар авахулж аав нь харийн шоронд хатгаар байсан юм. Гэсэн хэдий ч боломжийг ашиглаж үзэхээр сэтгэлээ шулуутгсан байлаа. Энэ явдалд хувь заяагийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Ван Шуа маш их тусалсан. Тэр аавтай нь үргэлж холбоотой байж хувь заяагийн талаарх бүх мэдээллийг түүнд хүргэдэг байв. Харин хувь заяад огтхон ч хэлээгүй. Учир нь түүний шархалсан сэтгэлийг ахин хуурамч гуниг тавтуулахгүй гэсэндээ чимээгүй түүнийг ажиглана. Энэ бүх хугацаанд аав нь хуулиас гадуурх ажиллагаа хийх гэж бүхий л боломж бололцоо хайсаар өдий хүрчээ. Ингээд баярт охиноо гаргаж авахын тулд эхлээд хорих ангийн хянагч болон хаалгач нартай холбоо тогтоох асуудал байлаа. Эхний удаад оролдлого бүтлгүйтэж хэл нэвтэрч чадалгүй бэрхшээл тулгарч эхэлсэн юм. Мэдээж маш их хугацаа хэрэгтэй гэдгийг баярт ойлгосон байлаа. Харин хувь заяа шөнө бүр загтлаа битсээр. Яагаад ч юм намайг төрүүлсэн, надтай амь солигдсон бурхны оронд байгаа ээжтэй зориулаад зүрхнийхээ гүнээс загтал бичмээр байна. Хэдийгээр би сургууль сураагүй ч эгч дүү нарыгаа сургуульд үсэг залгаж байхад нь чимээгүй сонссоор тэднийг хажуунаас нь харж гадаа шороон дээр бичиж үздэг байсан минь өнөөдөр надад хамгийн их эрдэм болж байна. Сайн байна уу? Алтан хевлээд тань ураг болж бүрлдсэн тэрл өдрөөс эхлэн би хүмүүн заяанд ирэх хувьгүй байсан юм болов уу ээжээ? Таныхаа тухай багахан зүйлийг би мэдэхгүй. Тэр үед охин чинь тантайгаа хамтдаа бурхны орон руу эргээд явах байсан ч хатуу хорвоо надад хүнд ачааг даалгах гээд амьд үлдээсэн гэлтэй. Таны минь царай ямар вэ? Яг над шүү. Эсвэл тонголог гэрэлцэн царайтай ээлтэг зөөлхөн үү? Ээжээ, ганцхан удаа та намайг айцлаж зүүдэнд минь ирээч. Тантай ярилцах маш олон асуудал надад байна. Би таны төрүүлж өсгсөн тэр их гавьяаг хариулж чадахгүй.
Сэтгэлийн нар гэж байдаг бол миний нарыг та минь аваад явчихсан болов уу? Таныхаа энгэрт нэг эрхлээд үзгсэн. Гагцвөө. Бурхны оронд очвол таньтайгаа удаан ярилцаж өнчөн илгээ дэвтэх боломж олдох юм болов уу? 5 дугаар хэсэг төгсөв. Залуухан бүсгүй гуниг цагтал 6 дугаар хэсэг. Өдөр шөнийн уртыг яан. Нэг өдөр нэг шөнө өнгөрөхөд миний зовлонгоос нэг мөч арилдаг. Гэхдээ маргааш нь дахиад л нүдээ нээхэд гаслан амьдрал минь үргэлжилсээр байдаг. Саяхан эмэгтэйчүүдийн хорих анги сургалтын шинэ байртай болсон. Бид тэнд хувцас ойж багахан ч гэсэн өөр зүйл сатаардаг юм. Энд гадны хоригдлууд ихэнхдээ дарамтанд байдаг. Хятад хоригдлоос тээс өөр маягаар шийтгэл хүртдэг. Зөрчил гарвал хэдэн өдөр усан шөлөөр амиа зогооход хүрдэг тул бид ихэнхдээ чимээгүй байхыг хичээж шүд зүүн. За тэгээд Монгол хүний цуснд байдгүй гэмээр Монгол хоригдлууд бид альва юмд ихэвчлэн аргыг нь олоод гарчихдаг. Гэрхаа хэрнээ залтай. Юмхнаар нь юм хийгээд эндхийн дарга цэргийг гайхуулах мундаг сэтгэхүйтэй хүн бий. Түүнийг бадам гэдэг. Тэр л ихэвчлэн дарга нарын гар хөл болж тэдний чадахгүйг нь чадаж бүхний хараанд өртсөн ихч. Тэр мөн энд байх бүх монголчуудыг элэг нэгтэн шиг харж үзнэ. Түүний ачаар энд утсаар ярьдаг. Гэхдээ нууцаар. Түүний ачаар бид хаяа нэг багахан махны өдөс өмгдөг. Энд мөн хоригдлуудын дунд тэмцээн болно. Гэхдээ 3 жилдээ ганцхан удаа. Хэрэг тэр тэмцээн төрүүлж байр эзэлвэл ял авсан шийтгэлээс хэдэн сарыг хасуулдаг юм. Тэр тэмцээн намайг энд ирснээс хойш 1 жилийн дараа болсон. Би тэр үед учраа мэддэггүй, айц давтсан, юу ч ойлгодоггүй нэгэн байсан. Хинтээж юу ч дуурч чаддаггүй, энд зөвхөн хятад хүмүүс байдаг юм байна гэж ойлгож, хизээ намайг олох бол, хизээ намайг тамлах бол гэж зүрх чичрүүлэн өнгөрөөсөн 1 жил байсан. Яг тэр үед энэ тэмцээн болоход Монгол бүсгүйчүүд олон байдгийг мэдээд асгартлаа уйлж ганцаараа биш гэсэн мэдрэмж төрж билээ. Тухайн үед тэмцээнд бадамэгчийн баг төрүүлж тэдний багт байсан хятад эмэгтэй хоригдлууд Монгол бүсгүйн ачаар 3 сарын хугацаагаа хасуулж байлаа. Энд Монгол эмэгтэйчүүдийг хизээч нэг дор оруулдаггүй, хамт байлгадаггүй. Учир нь тэд биднээс айдаг. Ирэх жилийн намар тэмцээн болно. Эндхийн бүх хоригдол тэр тэмцээнийг тэсэн ядан хүлээдэг. Гэхдээ энэ бол хуулиас гадуурх. Хэн нэгэн эрх мэдэлтний зугаа хүч зорих талбар. Тийм. Хожигдсон баг нь яадаггүй гэвэл хожсон багийнхаа хасагдсан 3 жилийн ялыг үүрдэг. Маш нууц байдлаар тэмцээн явагддаг. Гадагш задруулсан тохиолдолд тэр хүн хинч бай шууд үхдэг. Харин би тийм зүйл огт хүсдэггүй. Учир нь би эндээс хизээж гарахгүй болохоор. Харин энэ үед аав минь хятад айлд тариалжангаар ажиллаж хөлсөнд нь хятад хэл сурч байв. Мөн охины хоригдож буй шоронг судалсан хэвээрээ. Монголчууд хятад хүн гэхээр л маш муу гэж ойлгодог. Тэр ойлголтыг Янду болон түүний гэргээ Маусинзи нар үгүйсгэж байлаа. Тэд баяртад хятад хэл зааж ойр зур ярилцдаг болцгоо. Баярд ч өдөр шөнө нь ялгаагүй хэлээ сурах гэж улаарахт нь Янду гайхаж хурдхан сайн ойлголцдог болохыг хичээж түүнтэй анд нөхөр барилдахыг хүсдэг болов. Удалгүй тэд ойр зүрийн юм ярилцаж ойлголцдог болоход баярд зөвхөн тентхийн шоронгийн талаар л асуув. Харин энэ байдал Яндунд сонин санагдаж эргэлзээ төрүүлэхэд баярд охиныхоо тухай хэлсэн юм. Би 4 хүүхэдтэй жирийн нэг монгол аав. Гэхдээ тэдний минь нэг буруу хүмүүстэй нийлж аваад танаа нутагт байх шоронд хоригдсон. Би энд ганцхан түүний төлөө л ирсэн. Тэгэхэд Янду түүнийг маш их хүнлэж байв. Манай улсын хууль дүрм их чанга. Энд хэрваргийн хүн шоронд байгаа эцэг их ах トゥ үр хүүхдийнхээ төлөө ирдэггүй. Ирсэн ч уулзах боломжгүй. Ялангуяа гадны иргэнд маш хатуу үйлчлэнэ. Гэхдээ чи тэр бүхнийг даваад энд ирсэн гэдэг маш том зориг юм. Би чамд туслах болно гэж хэлэхэд баярд хүч мөхөсдөж ядарч туйлдж байсан сэтгэлд нь багахан оч нэмэх шиг болов.
Тэд хувь заяагийн байгаа шоронгоос ямар нэгэн зүйлийг олохын тулд өдөр бүр тэр хаваар эргэлдэвч юу ч олж чаддаггүй байлаа. Хятадууд их сонин хүмүүс, харахад маш хатуу чангаж багахан зүйлд хуурддаг. Тэднийг баярт яндуунаас гадарладаг байв. Харин шоронгийн харуулуудыг яаж үг унахаа тааж ядсаар л өөрийнхөө урихаар уригдах нь зөв гэдгийг баярт маш сайн мэдсэн боловч аргаа нэг л сайн олж чадахгүй байсан юм. Гэхдээ хижээл зүтгэл нь түүнийг хайсангүй. Багахан хэл мэдэж сурсан хүн өсөглөнгийн дүрээр өдөр бүр шоронгийн үдэнд сууж гуйлахгүй. Эхэндээ хөөгдөд зодуулж занжуулдаг байв. Сүүлдээ тентгийн бүх харуулууд түүнийг тоохоо болж эхэлсэн. Энэ үед л баярт ямар нэгэн сэжүүр олон хэмээн дотроо бодож байв. Хүн дүрстэй юм болохоор зарим эмэгтэй харуулууд баяртыг өрөвдөж багахан будааны шавх руу авчирч өгдөг болсноор төлөвлөгөө нь нэг шатаар ахиж байлаа. 6 дугаар хэсэг төгсөв. Залуухан бүсгүй гоны цагтал 7 дугаар хэсэг. Баярт эхэндээ хөөгдөд шөнө явдаг байснаа сүүлдээ шоронгийн үе тавиар хоног төрүүлдэг болов. Өглөө нь шоронгийн харуулын ээлж солигдоход тэдгээр хятад бүсгүйчүүл баяртад будааны шүүс манту өгдөг болчихсон байв. Ер нь бол хүн гэдэг хөөгд явахгүй бол ямар ч ус үндэстэн бай дасчихдаг юм байна. Мөн аль ч улсын эмэгтэйчүүдээс өрөвдөх, энэрх хайрлах сэтгэл багч болов адилхан гардаг юм байна гэж дотроо бодно. Мэдээж эмэгтэй хүмүүс л болсон хойно Монгол хүүхнүүд шиг янз бүрийн юм ярина. Харин баярт ойлгохыг нь ойлгоод ойлгохгүй байгааг нь тэмдэглэж аваад яндуунаас асуудаг. Гэвч тэд нэг зүйлийг маш чанга сахидаг нь мэдэгдэв. Тэр бол хоригдол болон шоронгийн талаар тэд хизээж ярьдаггүй байв. Яг л амаа таглуулчихсан аятай ганц ч үг цухуулагдаггүй нь баяртад бухимдах шалтгаан болж зүсээ хуйлган гуйлагчин болсон хэрэг нь бүтэхгүй маш хэцүү байсан юм. Ингээд огт нэмэргүй гэдгийг баярт сар гаруй хугацаанд тэнд гуйлагчингийн дүрээр суухтаа мэдрээд өөр арга бодохоор сэтгэл шулуутсан нь хятад найз бүсгүйтэй болох байлаа. Тэр тусмаа шоронгийн харуулуудаас. Тентхийн харуулуудын манаанд өөр хотоос шинээр томилогдож ирсэн Сянхо гэх жижигхэн хүүхэн нөхөргүй гэж ярихыг нь нэг удаа сонсож түүнийг ашиглахаар сэтгэл шулуудан өмгөөлөгч Ган Шиюг өөрт нь туслаж тэр хүүхэнтэй холбоо тогтоох боломжийг олж өгөхийг гуйсан юм. Ган Шию бол өөр монгол эмэгтэй. Монгол хүнд маш сайн. Тэрээр өөрийгөө монгол цустай гэж ярих дуртай. Тиймээс баяртад туслахыг зөвшөөрч Сянхёг танилцуулахар болсон. Ингээд товлсон цаг болоход Ган Шию Сянхёг дагуулan ирээд Шимбао хотын нэгэн жижигхэн цайны газарт уулзалдаж тэр хоёрыг танилцууллаа. Баярт энэ боломжийг л алдаж болохгүй хэмээн дотроо бодож бүхэл зүйлээр өөрийгөө ойлгуулах гэж хичээж өөрөөсөө шалтгааллах боломжийг гаргав. Мэдээж зарим үгийг нь сайн ойлгохгүй ч гэсэн дохио зангаагаар ямар ч байсан өнөөх бүсгүйд өөрийгөө ойлгуулад авах шиг боллоо. Гэхдээ энэ нь өөрийнх нь бодож байснаас ч илүү маш хэцүү санагдаж байв. Урд өмнө ийм зүйлийг төсөөлөөжгүй байсан түнд ар гэр эхнэрээ хураацж байгаа юм шиг мэдрэмж төрж хамаг хүйтэн хөлсөн цутгаж байсан ч түүнтэй дотн харилцах хичээсээр эцэст нь тэрээр түүнийг найз бүсгүйгээ болгож чадлаа. Гэхдээ Сянхуад баярт маш их таалагдаж байв. Хятад хүмүүсийг хараад байхад ихэвчлэн монгол эмэгтэйчүүдтэй эрчүүдийгээ суулгах сонирхолтой. Монгол нөхөртэй хятад эмэгтэйчүүд их зүүн байдгийг баярт Сянхугийн хөгшин эмэг их өвөг хоёр дээр очихдоо л мэдэж авлаа. Тэд монгол эрэгтэй хүн гэхэд маш их дургуйлхэж цусаа харамлаж байсан нь элт нүдэнд нь тусаж байв. Гэсэн хэдий ч баярт удаан үргэлжлэх харилцаа биш тул нэг их тоосонгүй. Ингээд Сянхуйтой дотносож ажлынхан талаар эхлээд багасаа зүйлийг мэдхийг хичээж асууж эхлэв. Харин тэр бас л олигтой үг унахгүй тэгс ингэсгээд орхичихдаг байв. Баярт аргагүй л хужаа юмдаа өмхий санаатай гэж бодон өөрийгөө хар авахуулахгүй хичээж түүнтэй илүү дотн байхыг хүсэж хаяа нэг ажлынх нь гадаа хамт очиж
хамт олонтой танилцсан гэж хичээнэ. Гэхдээ түүний зүтгэл нь талаар болсонгүй. Санхио шоронгийн талаар түүнд ойр зур юм ярьж өгдөг болов. Эмэгтэйчүүдийн хорих анги маш хатуу чанга. Бид хэдийгээр тэнд ажилдагч гэлээ хуулийнхаа өмнө бол хоригдол шиг дууга байх үүрэгтэй. Харсан байсан ч хараагүй өнгөрөх тушаалтай тийм л болсон. Энд нэг тийм том эрх мэдэлтэй эсвэл шоронгийн даргын тушаалаар ал гэвэл алж, амьд үлдээ гэвэл үлдээдэг. Гэхдээ тэдгээр хүмүүс насаараа хорих аль авсан бүсгүүчүүд байдаг. Зарим азтай бүсгүүчүүд дарга нарын хараанд ортож тэдний татвар юм болсноор харгислал, хэрцгийллээс аврагдаж чаддаг. Хэмээн багахан зүйлийг ярихад баярт улгаан хэргийг танаа улс яаж хүлээж авдаг юм бэ? Хэмээн асуудал Санхио их л гайхаж харснаа нэг инээгээд энэний талаар би юм хэлж мэдэхгүй гэд өөр юм хэлсэнгүйд баярт заавал сонссондоо гэж дотроо бодсон ч гаднаа зүгээр дээ. Сонирхолтой санагдаад л гэж хэлээд инээмсэглэмэр аятав. Харин Санхио 3 жилд нэг удаа болдог тэмцээний талаар баяртад ярьснаар тэр нь санааг нь өгөх шиг болчихов. 7 дугаар хэсэг төгсөв. Залуухан бүсгийн гунигт загтал. Төгсгөлийн 8 дугаар хэсэг. Харин баярт тэр тэмцээний талаар өдөр бүр Санхиогоос асууж сургалж хэд хоног хэдий хэр хугацаанд болох талаар мэдэж авлаа. Санхио эхэндээ гайхсан ч Монгол залуус юмыг дуусгаж байж санаа намардаг бололтой гэж бодон удахгүй намар тэмцээн болдог. Одоо яг 1 сар дутуу байна. Гэхэд баярт би очиж үзэж болох уу? Чи хятад хүн биш. Энэ бол маш хатуу хориотой. Тэгвэл тэмцээн болох өдөр чи харуул гарах уу? Тийм ээ. Сүүлийн өдөр миний гараа таарч байгаа. Маш хянамга чанга байхгүй л бол тэндээс хяналт алдагдах өндөр магадлалтай байдгийн. Бид олон давхар хамгаалттай гарна. Энэ бол ус төдийгүй шоронгийн маш том нууц. Харин баярт яг тэр өдөр л тэдний анхаарлыг сулруулах хэрэгтэй гэж ойлгоод Яндун болон Гуаншуо нараас тусламж гуйж тэднэр төлөвлөгөөг зохиох ажилдаа орлоо. Эхний ээлжинд Гуаншуогаас охиныхоо хоригдож байгаа камерын өрөөг мөн түүний дугаарыг нь мэдэж авлаа. Дараа нь шоронгийн бүх гарц, орц, хонгил бүхнийг план зургаар дүрслэн хар зураг болгон цээжилж эхлэв. Гэхдээ энэ бүхэн маш эрсдэлтэй гэдгийг тэр мэдэж байсан ч зориг гарган шулуутсан байсан. Харин Санхио түүнийг ямар нэг юм хийгээд байгааг гадарласан ч арайч ийм гэдгийг мэдэж амжаагүй байна. Тэмцээн болох өдөр дөхлөө. Би тэмцээнд орохоос татгалзсан тул загтлааж бичиж суун. Хүний амьдралын цаг мөч яг энэ болох гэж буй тэмцээн шиг хурдан өрнөд хурдан тарчлаад дуустдаг бол хичнээн сайхан бэ. Би захиан дээрээ урд өмнө дурдсан би захиагаа дуусгаад өөрийгөө чөлөөлнө. Харин урд шөнө би их сайхан зүүдлээ. Тэр бол би зүүдэндээ төрсөн ээжигээ харсан явдал. Та минь ямар сайхан юм бэ? Хараад л баймаар. Ээжээ. Би энд эрэхтэй хүйтэн гаванд гар минь харагдаж нулимсан нуурн живж байхад би бурхан л бодож байсан. Гэхдээ тэр байдаггүй мөлий. Удахгүй энд маш олон хорих ангийн эмэгтэй хоригдлууд хүч үзэн нэг алхаас наагур юм болно. Би айж байна. Энд байх шавран ханны цаанаас нэвт товдрох багахан гэрэлд би хүслээ шивнэлээ. Ээжээ, та намайг өөр дээр аваач. Удахгүй уулзъя. Ингээд хэд хоногийн дараа тэмцээн болоход бүх хоригдлууд хянагч нар зөвхөн сул чөлөөтэй тэмцээнд оролцож байгаа хүмүүс рүү анхаарлаа хандуулна. Гаднаас нь харахад олон давхар байшин шиг ханны цаана нам гүмж дотроо төмбөмөн эмэгтэйчүүд хятадаар орилдож, нэгэн команд дор нэгдэж нэгнээ шахна. Хаа газар ямар нэгэн байдлаар хуур дөрмийн цоорхоо гэж байж л байдаг. Энэ мөч мөн адил. Санхиогийн шөнийн гараанд баярт хоол хийж очихдоо чимээгүй дотгош нэвтэрч амьдсан байлаа. Тэр энэ гарцыг маш олон удаа ажигласан байв. Өөрийнх нь төлөвлөснөр нэвтэрсэн ч цаашаа юу болохыг таашгүй. Хаалгаар хятад эмэгтэйн дүрд хувирж
Сахиогийн харуулын нэгээлжин хувцсыг өмсөд чимээгүй орлоо. Хажуугаар нь маш олон хятад хянагч нар зөрөгч түүнийг огт ажигласангүй. Гэсэн хэдий ч зүрх нь түг хэмээн илүүтэй хүчтэй атлаа чанга дугаар бусдад сонсогдоод байгаа мэт санагдана. Ёстой л айсан үед аргал хөдлөнө гэгчээр салгалаж байсан ч зоригтой тул баяр тохиныхоо төлөө ухарсангүй. Тэмцээн болж байгаа хонгил руу орвол гавтай хятад эмэгтэйчүүд тал талаасаа хашигчиж, зарим нь дотроо зодтолдож, зарим нь хятадаар элдв нахаалны хараал хэлж, эмэгтэй хүн битгий хэл, эр хүн ороход айдас хүргэм жихүүцэн төрж байв. Хувьцааг хайсан боловч тэмцээн болж байгаа газарт огт харагдсангүй. Мэдээж түүнийг хайгаад явхад хүндрэлтэй. Өөдөөс хянагч нар ирэхэд аргаш эргэж хоригдлууд руу харц шиднэ. Тэмцээн болох хонглоос гараад хонгилуудын шоронгийн өрөөг чиглэхэд тэр дотор алхмын зайтай шахуу камерууд үйл хөдлөл бүрийг нь бичнэ. Харин бүгд л тэмцээнд анхаарал хандуулсан тул ажиглалтанд бага байв. Хувьцаагийн хоригдох өрөөг Гяншуо маш сайн зааж өгсөн. Баярт түүний өрөөг маш хүйтэн хэрнээ харанхуй уртаа хонглоор явсаар олоод очлоо. Мэдээж тэдгээр өрөөнүүд бүгд цоочтой. Цаг маш бага. Тэмцээн дуусаж сүүлийн планд хүүхнүүд өрсөлдөхөд бүх дарга нар анхаарлаа тийш нь хандуулж өөр хоорондоо бооцоо тавьж баяр мэд хөөрөлдөнө. Мэдээж үүнийг нь дагаад шат шадантай анхаарлаа өөр тийш нь хандуулсан байв. Энэ байдлыг баярт маш эвтэйхнээр ашиглаж үүдэнд нь зогсох хянагч хүүхэнд 1047 дугаартай хоригдлыг аваад ир тэмцээнд хэрэгтэй гэж дээрээс нь даалгалаа хэмээн хоолоогоо засаж эртнээс бэлдсэн хэдэн үгийг өгүүлбэр болгон хэлэх тэр мөч золтойл зүрх нь амаар нь гараад урд нь унчихсангүй буруу харж хэлэхдээ сандрал нь дээцэгтэй хурж байлаа. Харин өнөөх хянагч хүүхэн станцаар асуусан боловч ашгүй өдөөс нь хинч хариу хэлсэнгүй. Хэд хэдэн удаа давтсан ч үнэл хариу байсангүйд хаалгыг нээж хувь заяаг 1047 кодыг дуудахад баярт өөртөө болоод нүдэндээ ч итгэсэнгүй. Энэ л үед эцгийн халуун хараар охиноо твэрмээр байж тэдэнд цаг байсангүй. Малгайгаа доош дарж өмссөн тул хувь зай түүнийг анзаараагүй. Хаалганы хянагч хүүхэн гарт нь гав зүгээд хаалгаар гаргаж баяртын гарт тушаахад хувь заяа гайхсан бас айсан харцаар нүдэнд нь нулимс хурж чимээгүй урд нь зориг муутайхан алхахад баярт ардаас нь нудрах хайдаад төмөрд дачгансан гяндангийн хаалгаар гараад хонгил өдөө өгслөө. Мөн тэрээр хувь зайд өөрийгөө хэн гэдгийг таниулах боломжгүй тул ардаас нь чимээгүй дагсаар. Хэрхэн зургийн айц давтан харанхуй хонглын уртад маш их бодол толгойд нь буув. Охиноо хараад хичнээн их өрөвдөв. Цонхийсэн цагаан царай, багын адил үсээ хусуусан халимаг ургасан богинохон үс. Зүс алдаж өнгөн тодрох жижигхэн нүд. Анх ээж чинь чамайг төрүүлсэн. Эмнэлгийн хаалганы цаанаас энэ л охинд амиа тавьж өгөөд явсан тэр бүсгүй бол миний эхнэр байсан юм. Тэр үед бид тарчиг хаан байлаа. Аав нь ээжийг нь хайрлаж чадаагүй. Та хоёрыг орхиод өөр хүн дагаад явсан. Гэхдээ чамайг төрөх мөчөд би хажууд нь байсан юм шүү. Түүнийг олон километр алхаж хотын төвийн эмнэлэгт хагас хөлдөлтийн байдалтай ирээд төрснийг нь ч мэдээгүй. Энэ талаар хинч мэдээгүй. Энэ олон жил төрсөн эцэг шиг харж хандаж чадаагүйд уучлаарай өрмөн. Би ээжийн чинь өмнө буруутай. Түүний сүүлчийн хүсэл нь чи бид хоёрыг хамтдаа амьдраарай гэж захисан захиас байсан юм шүү охин гэж өөртөө хэлээд нулимсаа дотгошин залхиад гараа чангатав. Хонглын үзүүр хурж гадаа хашаараа олгож чимээгүйхэн яваарай гэж дотроо хэлэхэд хувь заяа хэн бэ хэмээн зогтсов. Яг түүнтэй зэрэгцсэн төгшүүрийн дохио дугарч бүх хянагч шоронгийнхан хөдөлгөөнд орцгоож эмэгтэй хоригдол алдагдлаа хэмээн дохиогоор ярьж энд тэндгүй гэрэл асахад баярт гүйгээрээ гэд хаалгаа чиглэн хувь заяаг дагуулan гүйв. Эд гүйсэн хэдий ч гэрэлд оногдов. Хоригдлыг оллоо. Төв хаалга чиглээд гүйж байна.
Хамгаалтууд хаалга руу хяналт ав хэмээн станц цагаан хоолоогоор цацаж хаалга чанга тажигнаж гинжин холбоо үүсгэд баярт Санхиуд л эцсийн нойдрыг тавингүйсээр хаалганы харуулын байрлал гүйж одлоо. Тэднийг ороход Санхиу бусад нөхдийнхөө хамтаар өөдөөс нь буу шагаахад баярт "Гуй, намайг гаргаач. Тэд биднийг ална. Би энд охиныхоо төлөө л ирсэн" гээд өөдөөс нь хашгичих шахам орилоход Санхиу сая л өөрийг нь ашиглаж байсныг мэдээд гомдол харуулслын нулимс мэлтэлцүүлэн станцаар хоригдлыг барьлаа хэмээн хэлэхэд баярт бүх зүйл дууслаа гэж бодов. Харин Санхиу шоронг түрхэн зур аргалсан хэрэг байлаа. Хаалганы гадна тэднийг баривчлан аваад гарахдаа бусад нөхдөө ардаас хяналт тавихыг захиад ганцаараа тэр хоёрыг аваад гарсан юм. Тэд хоорондоо юу ч дуурсангүй. Хоёуланг нь гавлаад ардаас нь дагахдаа жижигхэн хаалганы урдхан ирээд зүгт хэмээн команд өгөхөд баярт охиныг хөдлөөд жижигхэн хаалгаар гарч амжив. Энэ хаалга бол Санхиу баярттай уулздаг нууц хаалга байсан юм. Баярт хувь заяаг дагуулan гарахад ард нь буундуу тас хийн хоцров. Хаалган цаана нуугдсаар яндуутай товлсон газраа уулзаж зүгтааж амжив. Маргааш өглөө нь Хятадын Шамбо хотын эмэгтэйчүүдийн хорих ангиас хоригдол оргосон гэх мэдээлэл цацагдаж, тэдгээр хоригдлыг Хятад эмэгтэй харуул зүгтаалгасан тул байцаагдж байна гэсэн нийтлэл хаасайгүй цадагдж байлаа. Харин тэдэнд Хятадд байх цаг бага тул Хятадын хил давах дараах төлөвлөгөөнд орсон. Хинч баяртыг хоригдол оргуулсан гэж мэдэхгүй тул баярт хилээр нэвтрэхэд асуудал байхгүй. Харин хувь заяаг Хятад улс даяар хайж байгаа тул түүнийг хил хэрхэн дагуулах талаар төлөвлөж өгсөн хүний цогцос дунд Монгол руу ачуулахар болж төрхөн зургийн ухаан алдалтаар мэдээгүйжүүлэн их нутгийн хилийн дээсийг давж чадсан юм. Нүдээ нэгээд харахад урд өмнө зүүдэндээ харсан тэрэл царай. Тийм ээ. Энэ бол ээжээ таны минь царай байсан. Яг л тэр мөчөд би өөрийгөө өгсөн хэмээн бодоход та надад одоо бостоо гэж хэлээд замхран арилахад би эмнэлгийн орон дээр аавынхаа хажууд сэрсэн юм да. Ээжээ, та бид хоёрыг эх орондоо эсэн минь дээрх замыг гэрэлтүүлж өгсөн. Өнөөдөр миний хувь заяа гэхнэр харийн нутагт цогцос болон үлдэж өнөөдрөөс би Бат Эрдэнэ энэрл болсон. Баярлалаа таньда. Төгсөв. 2020 он. Зохиолч Эрдэнэт.